Энэ удаагийн дугаарыг олон улсын Бостонын сайд OneXBet хамтран хүргэж байна. Та хэрэв хөр нэг болон түүний стейшнастай бол тайлбар хэсэгт байрлалт линкээр орж бүртгэл үүсгэхдээ туршлал гэсэн промо кодыг ашиглаж эхний цэнэглэлэндээ 100% бонус аваарай. Хөр төгрөх боломжит үнгээр бооцоо тавьж хит автахгүй байхыг анхааруулж байна. Мөрөөдлийн шин байрандаа нүүхээр хүлээж байсан цагдаагийн офицер Суйон гинэт хавилгын хэрэгт холбогдож хэргийг бусдын өмнөөс өөрч шоронд ял эдлэгээр болно. Киноны гол дүр болох Суйон Кимнаар мөрдөн шалгах тасгийн цагдаагийн офицер бөгөөд тэдний ажлын захирагч хилцээний дарга гэдэл бүгдээрээ томоохон хэрэгүүдээс авилгал авч хэргийг нь шоронд оруулахгүйгээр шийдвэрлэж өгдөг байсан ч нэг удаа үйлчлүүлэгч нь мансууруулга бодис худалдаалсан хэрэгт холбогдож тэрэн дунд нь Суйоны нэр байж тараад яалтчгүй авилгал авсан нь нотлогдсон тул нөгөө хитэн ярилцсан шийдвэрлээд манай Суйоныг хэргийг ганцаараа өөрч 2 жил шоронд сухаар болсныг түн хэлнэ. Эхэндээ Суйон үгүй би шоронд хормооргүй байна гэсэн ч хилцээний дарга нь нууцлаг ноёнтон тойрцсон. Ким Суйон хоёрыг машиндаа суулгаад түүний ипотекээр авах гэж байсан байрыг нь шоронгоос гарч ирэхэд нь 700 тэрбум вонтой өгөх амласнаар Суйон бүх зүйлээ зөлөөслөн хэргийг ганцаараа өөрч шоронд орохоор болно. Түүнийг шоронд хоригдож байх хугацаанд Лим ойр ойрхон нэргэж ирсэн ч яг шоронгоос сулагдахын өмнө түүнийг амиа хурлсан болохыг мэдээгээр олж мэддэг. Ингээд 2 жилийн дараа Суйоныг суллагдсан өдрөө түүнийг Жион гэх танихгүй хүн өгтөн. Хамгийн түрүүнд нөгөө байрандаа хэрэгдэн байранд нь бөөзмөрч байх ба нэр нь шаал өөр хүний нэрээр шилжиж хэдэн сарын өмнө худалдаж авсан гэхэн тэр. Ингээд шоронгоос гарч ирсний дараа мөнгө, байр, карьер аль нь ч байхгүй болсон Суйон түүнд нөхөн төлбөр өгөхөөр амласан. Хүнийг хайж болохоор өмнө нь ажиллаж байсан минь даргатай ирж уулзсан. Минь 2 жилийн өмнөх хэрэгээс болоод бүх зүйлээ алдсан бөгөөд Суйон туслахаар болж түүнд гарбуу өгч тэдний эсрэг зогсоход мөнгөтэй байх ёстой хэлээд хин хаана юу хийж яваа талаар мэдээлэл өгнө. Ингээд мөнгө олж авахаар хамт ажиллаж байсан уснаас хуурай гарсан захирагчтай ирж уулзсан. Хууль бус ажлын талаар дэлгэн шүү гэж зүрдүүлж байгаад бэлэн мөнгө авнаа. Үүний дараа энэ хэргийн өөр нэг хамсаатан тэдвэртэй гарсан одоо гольф ажиллаж байгаа ноён Жото ирж уулзаж нөгөө мөнгө амлаад байсан нууц ноёнтны талаар асуухад түүний талаар юу ч мэдэхгүй л гин. Тэрээр хамтран ажиллаж байсан шинэ гих цагдаагийн офицертэй ирж уулзахад мөн л ажилласаа гарсан тэдний талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлнэ. Мань хүн Суйон сэтгэлдээ байсан бөгөөд Жионтой уулзвал тэдний талаар олж мэдэх боломжтой гэв. Гэхдээ шинэ өөрөө Суйоноос төрүүлж Жионтой уулзсан. Суйон чамайг хайж ирнэ. Түүний юу хийж байгааг надад нэггүй мэдээлээрэй гэж түүн захина. Яг л түүний хэлснээр Жион дээр манай Суйон ирж уулзсан. 2 жилийн өмнөх хэргийн талаар асууж хэрэг тусалбал тэндээс авах ёстой 700 сая воноос 50 саяг өгөхөөр тэд тохиролцов. За ингээд тухайн үед байсан захирагчийн талаар асууж Eastern Promise-та хэн илүү холбоотой байсан тэнд нэг нууц ноёнтон байсан да. Тэр надад мөнгө өгөхөөр амласан. Тэрний талаар мэдэх үү гэж асуув. Жон түнд мэддэг бүхнээ хэлж хин хинтэй ямар холбоо сүлбэтэй Eastern Promise-ийн нууц ноёнтон гэд байгаа хүнийг Инди гэж хэлээд түүнийг хаана байгааг нь зааж өгнө. Жион гэхдээ шинэ рүү залгаад Суйоныг Индитэй уулзаж байгааг мэдээлсэн. Суйон хэргийг илүү гүнзгийрэн судлах тусам схемийн цаана илүү аюултай хүчрхэг бүлгэн байгааг олж мэднэ. Суйон Индитэй уулзахаар ирэхэд юу нөгөө лаг джентльмен чинь мансуурсаар байтал бүр хачин юм болцсон байдгийг гадны хүн орууллаа гэдэг туслахаа бас балбаж өгнө. Суйон түүнээс 700 сая вона авъя гэсэн чинь юу мөнгө надад нэг амлсан. Тиймээс би чамаас л мөнгө аваад алга болно гэв. Индич за тэгээ алив миний зүгийг аваад иргээд туслахаа дуусснаа. Ууж байсан вискэндээ хамгаалагчгаа шүлсээ хийлгээд энийг уучих тэгээд энэ цүнхтэй мөнгө аваарай гэсэнд Суйон вискиг уучаад цүнхийг нийтэл дотор нь мөнгө биш мансууруулах бодис байгааг хараад түүнийг ч өстой болгож өгнө. Хөлийг нь сандал дээр гаргаж байгаад хөлийн шаагийг нь үүж үгүй болтол үүртэл нь цөхөж гэмтэн. Энэ үед Жион ирж түүнийг авч гарнаа. Энэ бүдийг Eastern Promise-ийн захирал Крус менежертэйгээ уулзсан. Эндиг гэмтсэн эмнэлэгт байгаа талаар ярилцаж түүний хөлийн шагаа гэмтсэн алхаж чадахгүй болсныг хэлж энэ бүх нь юунаас болсон бэ гэхлээр Суйонтой тохиролцож өгөх ёстой байсан 700 сая вона Eastern Promise-ийн компани данснаас гарсан ч Суйонд очоогүй бүгдийг нь мань Инди ярин казино тоглоод алдсан болохыг тайлбарлана. Ингээд менежер эмнэлэгт
Эндитэй уулзах бөгөөд тэнд бас Суёны хамтрагч байсан Шин бас байлаа. Шин түүний шоронгоос гарч ирсэн хэд хэдэн хүмүүстэй уулзсан гээд эндигийн талаар асууж мэдээлэл хайж байсан тухай бүгдийг хэлнэ. Менежер Суёны уулзсан хүмүүс болох Жо болон Жион нартай уулзаж дахиад хамтарч ажиллах болохоо мэдэгдэж Суёныг ямар төлөвлөгөөтэй байгааг асууна. Түүнийг юу хийж явааг мэдээллээрээ хариуд нь тэдэнд бундушаал амлаана. Суён Eastern Promise-ийн менежертэй уулзаж би зөвхөн мөнгө авмаар л байна. Тэгвэл би нотлох баримтыг устгаад та нарыг 50 орхих болно гэв. Менежерч одоо надад бэлэн мөнгө алгаа данс үлдээчих. Данс руу чинь би удахгүй шилжүүлчих нэ гэдэг. Тэд тохиролцоод явцгаав. Суён Жионтой хамт нэг газар руу явцгаана. Лимийн эдзүүлсийн дунд нэг сүмийн зураг байсан бөгөөд ямар учиртайг нь олж мэдхээр хотоос нэлээд загад байрлах нөгөө сүмийн гадаа ирээд Жионыг машиндаа сууж бай. Ингэж хэлчихэд Суён дотоошоо орж ламтантай уулзна. Лимиг таних уу гэхэд та Суён уу танд энийг үлдээсэн гэдэг нэгэн доктортай шуудан дамжуулна. Нэгэн үедээ л дотор нь маш чухал нотлох баримт байсан бөгөөд Лим тэдний нууцыг олж мэдээд иршлэх гэж байгаад амжилгүй тэдний гарт амиа алдсныг олж мэднэ. Жион бүсэд рүү залгаад хаана байгаа талаар нь мэдээлнэ. Суёныг гарч ирэхэд шим мөрдөж зогсоолд ирж байгааг олж харна. Хараагүй мэдж үжээд машиндаа суун хөдөлсгөөн. Тэдний буцах цаана машиндаа хүмүүс тэдний замыг хаар зогссноор явах гарцгүй болно. Мань Энди хэдэн бацааныг хөсөлдсөн тэдний эрхийг отоод хүлээж байх нь тэр. Суёнж бууж ирээд л замаас солд гэсэн чинь Энди том яриад л чи энд өнөөдөр өхөн намаа гэмтээсэн шангаа хүрт энтер гэж байсан чинь Жион машинаасаа тэднийг дайрч Суёныг аварна. Энэ үед Суён ойроо зүхтаана. Эндэж уурлаад тэр эмэгтэйг байхгүй бол мөнгө авахгүй шүү та нар гэж хэлээд нөгөө хэдэн бацаануудтай баргал зодуулангаа алдаад мөнгө өгөхөд тэдэнд амлана. 아유 씨발. 야. Суёны араас хөвсөн ч өөрсдөө шал арчина. Тэдний араас дагаж байсан шин ирээд харсан бүхнээ менежерлөө залгаад хэлэхэд Суёныг устгавал албан тушаал мөнгө өгөхөд амласан ч шин түүний үгэнд итгээгүй ч юм уу эсвэл Суёнд одоо болтол сэтгэлтэй ч юм уу ямар ч л байсан утсаа тастаад Энди дээр ирээд түүнийг сумгүй буугаараа айлгаад тэнэг зүйл хийхэ болоод зүгээр 50 намдраач гэж хэлчихэд Жионы машин суун явах гэтэл Суён ойн дундас гарч Энди дээр ирээд мөнгө авъя гэсэн чи надад ямар ч мөнгө байхгүй л гин. Шинэ машинаас бууж ирэхэд манай экс дарга Жо бас ирсэн. Утасныхаа камераар бичлэг хийгээд баримтжуулж байна гэж хэлээд дуусаагүй байтал гарлан буудаж түүнийг зайлуулна. Шин түүнийг одоо болоод зүгээр яваа дахиж бидгий ирээ гээд түүнийг буудах гэтэл Суён түүнийг төрүүлж чихийг нь буудаж шархтуулна. Суён Эндигийн уцыг авч ихшүүн залгаад хэрвээ дүүгээ амьд хармаар байгаа бол миний мөнгийг бэлнээр авч ир. Ганцаараа ирээрээ тэгэхгүй бол дүүгчин хөнөн шүү гэж сүрдүүлнэ. Экс дарга Жо шинэ хоёрыг эндээс явцгаа гэд тэднийг явуулнаа. Харин Жионтой хамт үлдээд Эндиг машин зуулгаад нөгөө сүм рүүгээ явцгаана. Хилсэн газраа товлсон цагтаа ирээд байж байтал Эндигийн эгч Eastern Promise-ийн үүсгэн байгуулагч Гросс сүмхтэй бэлэн мөнгө авч ирээд дүүгээ чирээд аваад явнаа. Мэдээж дүүгээ хийсэн болчонгүй үйлдэл ихээхэн уурлаж түүнийг хидхид алгадаад байн асуудал оруулж байдагт нь уурлана. Суён зүгтээ мөнгө аваад явахт нь эндэж зүгээр явуулчихгүй. Би чамайг зүгээр өнгөрөхгүй. Чиний араас заавал явах болно гэж хэлхий сонсоод Суён эргэж ирээд надад 2 сүм үлдсэн. Энд өхмөр байна уу эсвэл намайг 50 өргөх үү гэсэнд Гросс түүнээс уучлал гуйж бид чамайг дахиж хизээч хайхгүй. Үүнээс хойш чиний араас явахгүй 50 байлгана гэж амласнаар Суён тэднийг орхиж явлаа. Эцэст нь Суён мөнгө авч далайн нэрэг төрж шатсан загсаа идчихэд амьдралаа шинээр эхлүүлж байгаагаар кино маань төгсөнө. За ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Кино төвчлөл байлаа. Subscribe дарахаа битгий мартаарай. Дунуудахгүй дараагийн дугаараар уулзцгаая.